Өнөөдөр Эрдэнэтийн оюутны төлөөлөл, шилдэг оюутнуудын төлөөлөл Улаанбаатар хотноо төр засгийнхаа удирдлагуудаа, олон нийтийн байгууллагуудаа мөн нэгэн гол нь бол Монголын оюутны холбоотойгоо хийсэн ажил, цаашид тавьж байгаа зорилтууд, хамтын ажиллагааны талаар нэлээд өргөн дэлгүүрийн арга хэмжээг бол зохион байгууллаа. Өнөөдөр нийт Эрдэнэтийн оюутан залуучууд, оюутны холбооны гишүүд нийт залуу сайгаа төлөөлөлд олон улсын оюутны эрхийн өдрийн баярын мэндийг төвшүүлж та бүхэнд нэг талдаа оюутны эрх гэж байдаг, нөгөө талдаа улс орныхоо өмнө эргэн үнийг хүлээсэн үүрэг хариуцлага гэж байдгийг дахин нэг сануулад бүхэл нэг өдрийг одоо жилд эрхийн өдрөө гэдэг эрхээ эдлээд бусад өдрийг нь бол ер нь үүрэг хариуцлагын өдөр гэж ухамсарлаж ажиллаж амьдралаа одоо төлөвлөж зохион байгуулвал манай Монгол улс ард иргэдэн аз жаргалтай, өндөр хөгжилтэй, өндөр боловсролтой, өрсөлдөх чадвартай дэлхийн хаач очиод ямар ч мундаг компани ажиллах тийм боломжтой. Хүүхдээц маань биднийг дээрээс хараад бахархах тийм цаг үе иржээ. Тэр нь оюутнууд манлайлж олцоо гэж байна.